хоног бүр үзэгчдэнд зориулсан шинэ зочин урьд сонирхолтой ярьслан өрнүүлэхийг хичээлдэг. Сайн ток шоуны нэгэн шинэ дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаад уриг дээрсэн зочноо үзэгчдэнд танилцуулъя. Монголын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч, хэл бичгийн ухааны доктор профессор Яруу найрагч Үржингийн Хүрлбаатар сайн байна уу? За баярлалаа. Нэвтрүүлгийн маань зочид надад үргэлж цэцэгтэй ирдэг сэтгүүлч миний хувьд бол маш их баяртай байдаг. Тэгээ миний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. За баярлалаа. Таныг судалт нэрдээ. За нэвтрүүлгийн маань урилгыг анх утсаар өгч явахад Чухам хаан ямар ажилтай юу амжуулж явсан бол түгээмэл дээд сургууль дээр хэдэн хүмүүстэй уулзаад сууж байлаа. Манай сургуулийнхан амраад орох төгчөөсөн дэр хэлээ. Сар шинэ амралт өнгөрөөд. Тэгээд би энэ нэвтрүүлгийг бас шинжлэж үздэг үзэгчийн хуваар бас одоо сэтгүүл зүйн судлаачийн хуваар энэ урилгыг сайхан бэлэгшээж хүлээж авлаа. Их том айн баярын мэнд хүргэе. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт хүчин зүтгэж байгаа бидний хувьд за зөвхөн биднэрч биш ер нь энэ салбартай холбоотой олон хүний бол баяр болж байгаа. Сэтгүүл зүйн салбар одоо яг юу гэж хэлж вэ нэр томьёоны хувьд? Тэгээ нэр томьёо жоохон шинжлэгдсэн байгаа. Монголын үндэсний сэтгүүл зүй үүссний 100 жил яваа гэж. Өөрөөр хэлбэл 1913 оны 3 сарын 6-нд нөгөө албартаа нөгөө Цэвэн Жансранов дэргүүтээ яг үндэсний өөрийн сэхэтнүүд шинэ төл хэмээхийн бичиг гаргасан, сонин гаргасан. Анхны 4 дугаар байна уу 6 дугаар байнуудын сэтгүүлийн хэлбэртэй дараад нь сонины хэлбэртэй болоо явсан ийм сонин л да. Энийгээ бид нар бол судлаачдын хүрээнд ерөөсөө Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хүрээнд ярьж байгаад өмнө одоо энэ чиглэлээр судалгаа хийсэн олон эрдэмтдийн сандлыг үндэслээд одоо 100 жилийн хаваа тэмдэглэхэн зүйтэй гэсэн юм шийдэл төрсөн. Энэ зүйл яригадаад бас нэлээд хэдэн жил болчлаа тийм ээ. Тэгэхээр 100 жилийн хаваа гэдэг бол сэтгүүлчид төдийгүй сэтгүүл зүйн сургалт явж байгаа ихтэй сургуулийн багш нар ерөөсөө үзэгч олон түвний баяр байхгүй юу тийм ээ. Мэдээж энэ салбарын нэг чухал байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд мэдээж өөрөө сэтгүүлч хүн тэгээд энэ түүхэн аг тэмдэглэцэд гар бие оролцож байгаа хүний хувьд бол судалгааны ажлууд нэлээд хийсэн баг. Тэгээд сэтгүүл зүйн салбарын 100 жилийн аг гэдэг бол яхааргүй Монгол орны хөгжлийн сүүлийн 100 жил бол тэр чигээрэл бичээтэй байгаа шүү дээ тийм. Их тийм сонин сайхан зүйл тэндээс магадгүй өөрөө мэддгүү байсан зүйлээ олж мэдчихэв нэ. Ер нь зүгээр ямдшгүй юм да. Сэтгүүл зүй гэдэг нь өөрөө агуу их том нийгмийн салбар юм да. Өөр хүмүүс одоо үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл одоо 20 дугаар зуун гэж ингээд бодоход 20 дугаар зуунд 3 том хувьсгал болсон байж тээ тийм 11 оны хувьсгал 21 90 оны. Тэгэд энэ хувьсгалтай яг зэрэгцээд энүүний бэлтгэл ажил тэр хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах дараад нарыг түүх болгож үлдээж байгаа энэ салбар бол ерөөсөө сэтгүүл зүйн салбар шүү дээ. Тэгэхээр сэтгүүл зүйн салбар гэдэг бол нийгмийн оюун санааны нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй тэрийг одоо зохион байгуулж байдаг өөрөөр хэлбэл нийгмийн оюун санааны их том хувьсгал гэж би боддог шүү дээ. 11 оны хувьсгалын дараа 13 онд сонин гаргаж штэ тийм ээ. Тэгэхээр хувьсгал бол ялчж байна. Одоо Драманжийн дөрмгийлээс Монгол улс бие дагаа гараад ирж байна тийм ээ. Тэгээд оюун санааны хувьсгал дутуу байна штэ. Тийм учраас тэрийг нөхөх гэж тэгээд 12 онд хэвлэл үйлдвэр орж ирээд 13 онд өдөр тутмын сонин бий болгоод ингээ явж байна. 21 он бас ялгаа байхгүй. 21 онд хувьсгал ялжлаа. Ардын хувьсгал тийм ээ. Тэрүүний дараа нийгмийн оюун санааны хувьсгал хийхийн тулд тэгээд нэг радио, телевиз, сонин одоо нөгөө бүтцийн бүх байгууллагуудыг мэдээллийн агент гэдэг чинь бүгдийг бий болгож шít. 90 оноос хойш ялгаа байхгүй. Чөлөөт хэвлэлийг
бий болох үүднээс чөлөө төвлөлийг хөгжүүлэх төр дэлхийн стандарт тогтсон төр зүйлүүдийг бүгдийг бий болгож штэ. Тэгэхээр энэ бол арга байхгүй хувьсгал хийж болно. Ерөөсөө төр төвшгöd хэцүү байгаа тэр зүйлийг оюун санааны хувьсгал хийдэг нь бол сэтгүүлийн салбар байхгүй. Тийм учраас энэ бол нийгмийн их том салбар гэж одоо ингэж ойлгодог штэ. Нөгөө дахин анхдагч, өндөг анхдагч гэдэг үг гэдэг штэ. Тэрэн шиг магадгүй сэтгүүл зүй тухайн нийгмийн өөрчлөлтөнд маш том хувь нэмэр оруулсан байдаг. Тэгэхээр одоо нийгмийн сэтгүүл зүйгээ хөгжүүлээд гинүү, сэтгүүл зүй нийгмээ хөгжүүлээд гинүү гэдэг асуудал дээрээс тайлбар гарч ирэх юм тийм. Аль өнцгөөс харах уу гэдэг. Өөрөөр хэлбэл дахааны өндөг бол нэг талаас нь харахад дугуй, нөгөө талаас харахад 100% л байгаа шүү дээ. 100% талаас нь харах юм бол 100% гэж шилнэ. Дугуй талаас нь харах юм бол дугуй гэж шилнэ шүү дээ. Аль нь үнэн байхгүй юу. Тэгэхээр нийгмийг аль өнцгөөс нь харах уу гэдэг нь бол их чухал л да. Жишээлбэл сайн гэдэг одоо өөрөө чинь хөтэлдэг сайхан нэвтрүүлгийн нэр бол өөрөө сэтгүүл зүй байхгүй юу. Монгол хүн болоо тэгдэг шүү дээ. Одоо би ямархан цорог мань дарган сайхан орвоо гайл тэгэл сонин сайхан юу вэ гэж заавал асуудаг. Сонин сайхан юу вэ гэж байгаа тэр асуулт бол одоо аман одоо сэтгүүл зүүн одоо мөнгөний их сурвалж юм шиг санагддаг шүү дээ. Тийм учраас би энэ нэвтрүүлгийг бол тэр нэрнээс нь эхлээд их бэлгшиж бодож ирсэн чинь бүх юмыг ингээд амар мэндийн асуудаг. Нөгөө мэнд амрын дуудлага дэшгийн нэвтрүүлэг байна гэдэг манай сайн зөв юм бодож олсон байх шүү. Зарим хүн бас нөгөө талаас нь хараад хураангуулсан хизээ монголчууд чинь сайн уу гэж шууд мэдлж ирсэн. Та амгалан сайн байна уу гэж мэдлдэг байталгүй шөмжилж байгаа хүмүүс байна. Тэгээ энэ сайн уу гэж шууд мэдлж байгаа нь бол их дотноссон шинжилтэй. Түүнээс анхан уулзчаад хой сайн өгөх нь бол учир дутагдaltaй тийм ээ. Тэгэхээр одоо өдөр тутам одоо уулздаг их ойр дотны ийм хүрээллийн нэр учраас сайн өгөхд бол болохгүй юм байхгүй л дээ. Ер нь бол монголчуудын энд төчглөө хэлэх монголчуудын одоо энэ мэндчилгээний соёл бол харилцааны соёлын бүр нэрийн хуудас шүү. Ардын дундаа хүртэл одоо бид дуулж штэ 5 үгэндээ танигдаад байна гэж дуулж байгаа гэдэг чинь тэр 5 үгний хэрэг дээрээ мэнд амрал тэр хэдэн үг ба штэ. Сайн амар сайхан мөрлөж явна уу тэргээл ингээд сонин сайхан юу байна гэж байгаа энэ хэдэн үгээр хэлж байгаа юм шиг санагддаг байхгүй. Тийм учраас альва зүйлийн одоо эхлэл учраас энэ нэр их чухал тэр тусмаа энэ мэндчилгээний ёс ёслолгоо их чухал л да. За нэвтрүүлгийнхаа нэрний тодтолыг танаар их сайхан хэлүүлж авлаа. Баярлалаа. Одоо миний мэдхийн л сахалтай, яруу найрагч хүрлээ ах бол ер нь нэг юм буйртай, за дуу цөөнтэй, тэгээ нэг сахалны цаана инээмсэглэл нуусан ийм л хүн байсан л да. Тэгэхээр аливаа хүний нөгөө түүхийг ярихын тулд, түүхийг бичихын тулд тэндээс нь л эхэлдэг шүү дээ. Тэгэхээр нутаг усны тухай, аав ээжийн тухай яриагаа ойлоо үргэлжлүүлээ. Тэгэхээр би бол хөдөөний хүүхэд. Одоо бүр Говьлтай аймгийн Төвөрг сумын ийм хүн хэрэг дээрээ одоо яг Шарган говийн хүүхдэлдээ говийн хүүхэд байхгүй юу? Тэгээ бас бодож идэгэн Монголын алдартай 33 говь байдаг юм лээ. Тэгээ 33 говийн одоо манлай говь нь бол одоо Шарган говь нэг нь мөн л дөө. Одоо Назар Даржин шүлгэд 3хан говь нэрлэснээр нэг нь одоо миний Шарган намны говь гэж хэлдэг штэ. Тийм нэрлэгдсэн говь юм. Тэгээ тийм төрн гэдэг бол гайхамшигтай юм байна да. Тэгэхээр бол би нэг талаасаа говийн хүн, нөгөө талаас би өөрийгөө уулын хүн гэж боддог. Яагаад гэвэл яг миний төрсэн газар бол нэг тийм говьч гэжтэй говь хөр хүмүүс нэг элс гэж ойлгоод байгаа. Зүгээр сайхан тал хэрэл байхгүй юу. Тэр дунд нэг тийм голтой, горигтой, зүлэгтэй одоо харамаг жимстэй нэг тийм бяцхан баян бүрд байгаа юм. Яг тэнд нэг ард нь нэг божин бор толгой вэ тэр хүүхдийн аваа гэдэг дээрээ жоохон аваатай яг тэр үний өөрийг төрсөн юм гинэ л дээ. Тэгээд энэ дэвээ байн гочдог. Миний яг төрсэн тэр хүүхдийн аваанаас хоошоо харахад сутай хархан харагдана нэг алдартай ээжээ хархан одоо богд цаст богд бол харагддаг. Тэгээд ингээд дарвийн нуруу тэгээд одоо алдартай нэг дуун тохиордог хамт айшрын нуруу тэгээд одоо бурхан буудаа хараа заргай нуруу цагаан хайрхан буурал хайрхан очир хайрхан гэл ингээд тойроод ингээд дандаа хайрхтуудын дунд төрсэн байхгүй. Тэгээд би өөрийгөө бас уулын хүн гэж бас ярих дуртай. Тэгээд уул талын хүн учраас би жинхэнэ хөдөөний монгол хүн бай таарна да. Тэгээд эцэг эхээсээ би бол олуулаа
миний аав ээж хоёр бол одоо 10 хүүхэд одоо өсгсөн, төрүүлсэн ийм хүмүүс юм. Тэгээд ээж минь одоо 80 гарсан сайхан буурал одоо эсэм минь биднэртэй хамт амьдраад ингээ сайхан байж байна. Аав маань нэлээд одоо эрт дөнгөж одоо 52 наснда ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн. Тэр үед бол би аавыгаа бас насалчлаа гэж бодож байсан шүү. Их ч би хүүхэд байсан. Одоо эргээ харахад юу вэ? Тэр чинь цэл залуухан тийм ээ. Би тэгээ аавынхаа насыг гаталснаа яг тэр он жилүүд надад хэцүү байсан шүү. Би ааваасаа одоо урагшаа гармааргүй санагдаж байсан ер нь. Тэгээд бол аавыгаа бол эндүү богинохон насалчтай гэж бас өргөдөж бодож байсан. Тэгээд хөдөөний яг одоо хөдөө хүүхдийн авааны тэр буусан дээр төрсөн. Тэгээд одоо олон хүүхдийн дунд өссөн. Ийм л одоо хүн байгаа юм да би. Би ер нь тоотож гэсэн хідэн хүнээс сонсч ирсэн үгээр шүү. Би аавынхаа насыг яг гатлаад наслахад их хэцүү байсан. Тэгэхээр энэ бол мэдээж учир жандсан байдаг л бах. Тэгээ миний хувьд нэг ингэж боддөг юм а хүн яг энэ одоо жишээлбэл би та тийм ээ одоо энэ хувь төөргийг олж төрөхөд хідэн үеийн одоо үе удмаараа амьдарч байгаа хүмүүсийн буян заяа үйл хэргийн үр дүн гэж миний хувьд боддог байхгүй. Тэгэхээр таны хувьд мэдээж ижээ аавынх нь хувьд одоо өнөөдөр ингэж бичгийн хүн болоход нөлөөлсөн зэлзүүл байдаггүй жоохон ижээ аавынхаа тухай илүү тодорхой ярил. Тий, ер нь бол юу вэ шүү. Хүмүүн болж төрнө, хүн заяа энэ орчлон төрнө. Тэгээ тэр дотроо энэ дэлхийн янзын одоо газар дотроос Монгол дээр иж унна гэдэг мэдэхгүй дээ. Энэ их ховор юм байгаа шүү. Өөрөө гавьяатаатай биш те. Тий. Энэ бол хов тавилан. Энэ бол одоо заяа төөрг юм да. Тэгээ миний хувьд бол миний аав ээжээс мондог хүн, миний аав ээжээс сайхан хүн, миний аав ээжээс ухаантай хүн харагддаггүй юм. Яагаад гэвэл одоо хүн болгол тэгдэг байх. Тимч байдаг байх гэж ингэж боддог. Тэгээ манай аав бол тухайн үед хөдөө одоо техникийн сэтгэлгээ сайтай өөрөө л одоо төгрөг сумын сум дээр одоо мотор асаадаг, дизель асаадаг тийм л хүн байсан. Тийм учраас аав маань нэг талаас одоо үе цаг дотроо бол техникийн өндөр сэтгэлгээтэй одоо инженер л байхгүй юу. Нэг мотоцикл одоо эвдэрлэгт аавдаар л ирдэг. Манай аав бол одоо надаас дуугүй ийм хүн. Нэг тэр болгон юм хэлэхгүй нутагтаа маш их нэр хүндтэй. Авж үржин гэж хэлнэ. Манад бол аавын нэртэй олон хүн байсан. Тэгээд авж үржин гэхээр л дээрээс намс хийн шүү дээ. Тэ харцаараа одоо хүнтэй ярьдаг тийм их мундаг хүн байсан л да. Манай ээж бол одоо ээжийн талынхан бол их сэхэтэнлэг. Манай аавын талынхан бол одоо бүх тех таллуугаа яг сайтай. Манай ээжийн талынхан бол одоо их тийм гарын төвтэй одоо төв орооны үз суртлын хэлцийн орлогч хэрэгжил явсан л да. Манай ээжийн дүүнэр ер нь төрд нэлээд алсан гол нь уран улсууд. Уран улсууд. Тэгээ энэ ээжийн одоо ур ухаан, аавын одоо тэр бараг ухаан, одоо амьдралын ухаан хоёр нийлээд одоо бидэнд бол одоо уран бүтээл хийхээсээр аргагүй тийм нөхцөлийг л бүрдүүлсэн гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд аав маань ингэж бодсон юм шиг байгаа юм. Хот руу одоо олон хүүхэдтэй юм чинь тэр үед нэг бичгдээгүй нэг сонин юм үйлчилж ийсэн. Өөрөөр хэлбэл нэг айлын 10 хүүхдээс бол бүгд дээрээ онцорлоготой байсан ч гэсэн нэг нь л дээд сургуульд явна. За босд нь бол тэгэл одоо явахгүй дээ. Яагаад ч явахгүй. Нэг юм тэр нөлөөлсөн баг. Тэгээд аав бол наашаа одоо Улаанбаатар руу ирэх маш их сонирхолтой байсан. Тэгээд ухаантай хүн учраас би аавынхаа ухааныг л одоо яри. Аавыгаа л одоо яри да нэг асуусан юм чинь. Шууд тэр Завхан аймгаас бол наашаа явчих боломж байсан. Гэтэл тэр үуч одоо бид нар чинь нэг 4 5 дугаар ангийн хүүхдүүд л байна штэ. Гэтэл одоо ах дүүнрээсээ холдчих гэж бодсон юм шиг байгаа. Эргээд тэр төгрөг сум дээрээ нэг 3 жил болчиход хот руу ороод ирсэн. Тийм учраас одоо эргээд нутагтайгаа холбогдсон учраас одоо би бол нутаг амьтаа штэ. Тэр бол аавын маань холыг харсан юм. Тэгээд хотод орж ирсэн тэрийг би сандгийн хатуу байсан үе. Тэгээд 400 энд манайх нэг ээжийн хамаатангийн хашаан дээрээ буусан. Ерөөсөө нэг 2 3 7 хоногийн дараа хороо хорны хүн орж ирээл хөөж гисэн. Тэр чинь нэг аав нэг 6 сарын томилттай. Тэгээд 6 сар болоход ерөөсөө шууд одоо буцааж хөөж байгаа. Тэгээд аав маань одоо нутаг яваагүй ээжээ сэлэн гэлөө зүүн хараад очсон. Зүүн хараад бас манай ээжийн нэг хамаатан Баянзул гэдэг энд байсан. Тэгээд энд байж байгаа сэлэнгийн паспорт аваад эргээд Улаанбаатарын паспорттай болж хотод орж ирсэн. Тэгэхээр миний багнаас бол ерөөсөө аяллаа багнаас.
Миний багнаас бол аавын дээр бодож олсон амьдралыг таних хорвоотод танилцсан түүх байхгүй юу? Ижимэн 70 нас хүрлээ. Эвэлсэн сүг нь хөгсөн бид дагаж өтлөө. Алтанган нарны дор 10 хүүхэд төрүүлсэн ачид буурал ижимэн амар минь явна. Тормын шаргалговын энгэн буулийн сонсгодон тоостойхон энэ орчлонд ижийтэй байхад алцахгүй. Цаст богдын орой цайран харагдана. Цалигаа энэ орчлонд ижийтэй байхад алцахгүй. Өндөр алтайн бра өнгө тундран сүүмэлзэн өгөөмөр энэ орчлонд ижийтэй байхад алцахгүй. Эгшгэд төгрөгийн талд эрвэлзэнхэн тоглон өссөн эви буурал ижимэн эсэн минь явна. Ижимэн 70 нас хүрлээ. Эвэлсэн сүг нь хөгсөн бид дагаж өтлөө. Зарим талаар хүмүүс жалгад овны үзэл юун сайн байдгийн ч гэдгийг үгүй юм тийм ээ. Нутаг усныхан элэг нэгтэй байна гэдэг бол цаанаа сайхан байдаг. Тэгээд нутаг өөр ингэсэн алдартнуудтай, өөр ингэсэн онцлогтой тийм сайхан байдаг. За тэр дундаа их олон алдартнуудтай одоо нутгийн нэг бол яа харахгүй Алтай нутаг л да. Тэгээд таны хувьд уран бүтээлээ, шүлэг бүтээлээ туурайлж яхад нутгийн тэр уул усаа санаж битгэрэл бичсэн тийм бүтээлүүд байдаг уу? Байлгүй яг бай. Ер нь манай говьлтай нэг хүн болгон нутгаа магтана л да. Аав ээжээ магтахтай адилхан ялгаа байхгүй. Манай говьлтай аймаг бол ерөөсөө энэ сэтгүүл зүүн өлгийн нутаг. Зохиолчдын өлгийн нутаг гэж би боддог. Өөрөөр одоо зохиолчдгээ тэгэхэл одоо чадраавалын л одоо домлоодонгийн төдөө мишгийн зэтэнд орж ирэх хүмүүс заа болно гэдэг байхгүй юу. Ерөөсөө орглууд нэг л тийм. Сүүлээс нь одоо бид нар хэлдэг шүү дээ очиахын хэлсүү говьлтай 3 сайн зохиолчтой 30 муу зохиолчтой гэж. Тэр 30-т нь би нэг орхол байх л да тийм. Гайхамшигтай нутаг. Нутаг гэдэг бол бас юм өгдөг байх шүү. Би боддоо шүү дээ шаргын яг болвол Монгол улсын хэмжээнд хамгийн их нар тусдаг газар гэж хамгийн удаан. Одоо 3 сард очих чинь тэгээд бараг хавар болцсон юм шиг байна шүү дээ. Хачин гоё шүү дээ. Тийм учраас тэр өгдгүн тэр байгалийн тэр үзэгдэл тэнд төрсэн ганцхан хүн биш л дээ. Ургамал амтан юу гэдэг тэр бүхэнд л бол их тийм баялаг юм өгдөг байх гэж боддог шүү дээ. Хөв хүнийг гэр бүлдээ ижээ аавынхаа хажууд ах эгчийнхээ хажууд өсөж торних нэг өөр хэрэг юм л да. Тэгэхэд бол нэг тодорхой хэмжээнд мэдлэг хуримтлуулж байгаа. За яг өөрөө бие хүн болж төлөвшөхөд нэг нөлөөлдөг зүйл байдаг та. Магадгүй та их төлөвшсөн хойноо энэ уран бүтээл төрөл яруу найраг гэж ийм зүйл рүү сонирхлоор оров эсвэл ийм зүйл таныг одоо яг Хүрлбаатар гэж хүнийг төлөвшүүлсэн бол тэр за одоо ч гэсэн тийм байгаа л доо. Тэгээ бидний үед жишээлбэл нэг гэрт одоо 7 8 10 ингээд өсөж штэ. Тэгэхээр би дээрээс 2 дахь нь. Миний дор одоо 8 дүү байж гэсэн үг штэ. Тэгээ ах маань одоо 7 дугаар анги төгсөөд аавын философийн дагуу эртхэн шиг хотод очиж байр суурь айслгээд наашаага ирээ 5 дугаар баазад жолооч болцсон. Дараагийн бэлтгэж байгаа хүн би байна да. Тийм учраас одоо өөрийнхөө хэдэн дүүгээ одоо хүмүүжүүлэндээ. Өөрөө л тэнд засгийн газар явж байгаа байхгүй юу? Одоо боловсролын яам одоо юу бүх юм явж байна. Тийм учраас одоо олон хүүхдүүд чинь бие биенийгээ өөрсдийн хүмүүжил, бие биенийхээ хувцсыг дамжиж өмсөөд бие биенийхээ үгийг дамжиж яагаад ерөөсөө маш их захиргаатай штэ. За энэ бол надад бол маш их юм өгсөн. Энэ гэрийн хүмүүжил. Нэг удаа би самдгийн аав ээж маань одоо хотод ирээд манай нэг дүү гэмшлүүлээд эргэж очихдоо нэг гармон хөгжим нэг мандлын хөгжим хоёртой очиж ирсэн. Тэгээд тэр хөгжимд нь одоо дүү витэр эмэгтэй дүү витэр чинь тэрвэн дээр нь тоглоал сүрхий урлагийн ям гэдэг л бол орж исэн хэрэгтэй. Тэгээд ээж маань одоо бидэнд хүнээр заалгасан биз дээ хөрхий хөгжим дарахыг зааж өгөөл. Тэгэл үдээд хөгжиж байгаа надаар нөгөө дуугийн даруулаад нэг үеийнхээ хэдтэй бүжиг үлдээл одоо тэгжсэн санагдаад одоо тэр бол их тийм гоё гигэн сайхан үе. Тэгэл ном л уншин шүү дээ. Тэгээд 6 дугаар ангид байхдаа тэр үед хэвлэгдсэн Монголын бүх арманыг л уншсан байсан. Тэгэл стажилсаа гоожуулаад урамгаал унтлаад одоо ном уншдаг ийм их хөөхт байсан да. Тэр бол одоо ертөнцийг нээсэн. Гайхамшигтай.
Тэгэхээр бол би номыг одоо үнэхээр шүтдэг. Одоо би шавнартаа шилдэг. Ном гэдэг бол одоо гайхамшигтай ертөнц юм аа. Энэ нэг талаас миний боол юм хизээ ширгэлж бодоо, нэг талаас миний хаа юм, нэг талаас би өөрөө юм тий. Тэгээд ном бичээд ихлэхээр бол айдтай бас гоё да. Ингээд түүх сайхан юм л да, ингээл яриалахаар миний дараагийн асуулт руу ингээл яваал очиод байна л да. Мэдээж тантай ярилцахдаа би мэдээж тодорхой хэмжээнд мэддэг хэмжээнээсээ арай давуулж судлах хэрэгтэй байгаа. Тэгээ таны түүх бичсэн зүйлүүдээс ингээ уншсан гал гэ нэртэй нэг нууц бүлгэмд байжээ. Тэгээд бүлгэмдээ байхдаа бас нэлээд манлайлагч гишүүн нь байж тэгсэн анзаарлаа. За нууц гэдэг нэртэй. Тэгээд тэр үеийн нийгмийн үед чи юу илээ? За хурлаатаргаан чи үзэл баримтлал нь чухам юу илээ гэж тал талаас нь бодлоо. Тэгсэн чинь гэмгүй сайхан бүлгэн байжээ. Тэгээд тэр бүлгмийг байгуулсан. Тэгээд тэр үеийнхаа эдэр насныхаа тухай яриа тийм үү? Тэр бол оюутан цаг. Тэгээд манай багшийн дээд сургуулийн утга зохиолын бүлэг юу дугуйлан гэж байсан. Тэгээд Дашторж гэдэг багш удирддаг байсан өөрхий. Яг тэр үнээс өмнөх үед бол одоо их сургуулийн утга зохиолын дугуйлан гэдэг нь бол одоо хаан байхгүй юу? Тэнд хамаагүй сууданд оршдог, тэнд шүлгэн уншдаг. Тэгээ бидний үед багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйлан бол их сургуулийнхантай зэрэгцээд ороод ирсэн. Тэр нь юм байсан гэж одоо энэ Гомжин Эмэндоё, тэгээ Яданбатын Баатар, одоо Очротын Дашвар, Данзангийн Нямсүрэн, тэгээд одоо энэ Яданбатын Баатар, одоо энэ төрийн сүлдийг зурсан Завжин Ойдоо гээд одоо бид нар байхгүй. Одоо Жимпэрлийн Саруул юм байна. Тэгээ бид нар одоо ингээд нэг тэртээ тэргүүл байнга цугладаг юм бараг зохион байгуулалтанд орчиж байгаа байхгүй. Тэрийг л одоо бид нэрлэжсэн. Тэгээ тэр гал гэж нэрлсэн. Тэгээ тэр нууц бүлгэн гэж хэлээд байгаа тэр бүлгмээс бол үнэхээр сая нэрлсэн нууцуудыг л одоо бодоход 80-аад оны Монголын утга зохиолын 80-аад оны төлөөлөгчд 90-аад оны сэтгүүл зүйн төлөөлөгч бол төлөвлөсөн. Зочидтой онцолж бэлэг бэлддэг. Тэгээд өнөөдөр бас зочиндоо нэг бэлэг онцолж бэлдсэн. Танд энэ бэлгийг өгч байна. За. Тэгээд гол нь Хүмүүс олны өмнө бэлгээ өгдөг нь яг энд шууд задлах ёстой. Хүмүүс чинь бэлгийн морины шүдэг үздэггүй маа гэж жоохон цааргалах тал байдیں۔ Тэгээ би танд зориулж бэлдсэн учраас. За юу гэж бодож байна? За нэлээд жинтэл юм байна. Ер нь би номыг ингэж аваад одоо бол за шууд номыг гэхээр ном гэж бодож байгаа шиг байна тийм үү? Яг ер нь би ном гэж ойлгож байна. За. За биш ч байлаа гэсэн ялгаа. Номыг бол би ингэ ихтэй одоо ингэ жигэндэг болсон шүү дээ гар дараа ингэ. За. Тэгээ дараад нь үнэрлэн. Одоо шинэ ном ээ тий. За. Арай хацахгүй дээ. Тэр учир нь юу вэ? Ер нь тэгээд нэг мэдрэмж төрдөг юм да. За. Тий. За задлаа да. За задлаа. Би зохион байгуулагчдаас их нанд юм байна тийм ээ. Юу гэдгийг мэдгэтгээгүргүй боогоороо гэсэн чинь тэгээд шууд мэдгэтгэхээр л бооцсон байна. За. Юу вэ? За эрхэм найрагч хүрлээгийн уран бүтээлийг UBS TV үргэлж дэмжиж ажилланаа. 2013 оны 2 сарын 27 балхачаа өгсөн. За UBS телевизийн би тэгээд юу яа тийм аа. Тэгсэн чинь миний зураг байж штэ хөөе тий. Ааха. Бас л орох юм байна тий. Тэгээд би зочиндоо зориулж бэлтгэхдээ их олон талаас одоо боддог л доо. Таны хобби ном хүнээс бэлгэнд авах туртай. Тэгээд тэр дундаа дурсгалын чин сэтгэлийн үгтэй юм ном бэлгэнд авах туртай. Тэгээд тэр дурсгалынх нь үг нь бараг жижиг хэмжээний ном болцохоор л тийм зүйл байлаа. Тэгээд би тэрийг бүгдийг нь уншсан л да бараг хэд байсан бараг 200 хүрсэн үү яасан. Тэр дундаас онцолж би яг нэг хоёр үгийг л өнөөдөр би энд уншиж бодож байна. За Бавгийн лавсрангуй чи байх гэвэл шилдэгэн бай. За хэлсэн ёсоор энэ номыг явуулав хэрэгхийг чи мэддэг вэ? Очротын даш балбар. Энэ номнуудад нь бичээтэй байдаг яг одоо санаанд нь байгаа сайхан үг чухам юу вэ? Тэ миний одоо цуглуулга бол ерөөсөө л энэ гарын үсгтэй ном. Тэр дундаа одоо тэр зохиогчийн гарын үсэг.
Тэгээ би одоо сая харлаа л да нэрэ балхчууныхаа би гараа висэх ном ер нь аваагүй юм байна. CD бол авч ирсэн. Зөндөө авч ирсэн. Тэгээ одоо миний цуглуулганд энэ орондоо. Тэгээ энийг би юу гэж бэлгшээдэг үү гэхээр ерөөсөн хүн ингээд ном дурсахтаа бол үг бичиж байна шүү дээ. Тэр нь бол дэндүү чин сэтгэлийн үг байдаг. Ямар нэгэн зохиол биш. Ямар нэгэн одоо нэг юмнаас хуулаад бичнэ гэж байхгүй. Хүн өөрийнхөө тухайн акшнд бодогдсон зүйлээ одоо бичдэг. Учраас чин сэтгэлийн байдаг юм аа. Тэгээд үнэлдээ тэр чинь 78 оных баг шүү. Тэр Баавуугийн лавсрын одоо ном өгтөө гэж бичсэн. Чи байвал шилдэг нь бай гэж. Энэ үг бол тэр үед бол Баавуугийн лавсрын одоогийн шиг ийм одоо алдар солтой ийм хүн байгаагүй шүү дээ. Тэр үедээ тийм гайхамшигтай үг бичиж шүү дээ. Тэгээд тэр үг бол миний амьдралын ерөөсөө насан туршийн одоо сэтгэлийн тангараг болсон. Үнэхэрийн одоо би нийгмийн чиглэлийн одоо сэтгүүл зүй утга зохиол улс төр одоо юу байдгийг ийм одоо бүх төх ингээ явахад бол ямар ч байсан өөрийнхөө төвшөнд бол би хүрээ хийсэн оргилдол одоо очсон доо. Ном гэдэг бол өөрөө бүхэл бүтэн ертөнц учраас одоо маш их баярлалаа. Тэгээд номын хариунд одоо би бас ном бэлгэлье гэж ингэж бодож байна. Манай түгээмэл дээд сургууль ийм түгээмэл номын сан гэж ийм цуврал гаргадаг. Тэр үеийн нэг сэтгүүл зүйн ёс зүй гэдэг энэ манай Түмбэр багшийн гаргасан ном. Манай нэг төсөл хэрэгжүүлсэн. Тэр үеийн ном байна. Тэгээд одоо энэ Зулхай Бэл багшийн энэ 90 сурвалжлах сэтгүүл зүй. За энэ Болд Эрдэнэ багшийн одоо рекламын ном энэ бас энэ их сайхан номнууд байгаа. Энэ номнуудыг одоо би дурсахад энэ дээр бол би бас сэтгэлийн үгээ бичсэн байгаа. Тий. За өөр нь энийг одоо би өөр онцолж өөрийнхөө номыг дурсахмаар байна. Тэгээ намдгийн туршид туурвал зүй гэж энэ бол одоо миний хэд бичгийн ухааны докторийн зэрэг хамгаалсан юм зохиол. Намдаг гэдэг энэ агуу хүнтэй би одоо танилцсаж гэрээр нь одоо 3 жил одоо гэр сургуульд нь хамрагдаж хичээл зааж ер нь одоо амьдралыг таньсан гэж хэлж болно доо. Тэгээд би уншсан. Намдаг багшийн одоо уран бүтээлээр жүжигэн зохиолоор нь одоо эрдмийн ажил хийсэн. Энийг одоо энэ хамгийн хайртай ном гэсэн үг шүү дээ. Нөгөө үнэрлдэг ном. Энэ номыг ингээ хэвлүүлчихэд Зэнд багштар атсан. Зэнд багш мөнхөө багш редактор байсан. Зэнд багш авчгаад бас ингэж үтсэн байхгүй юу? За энэ чинь ном шиг юм байна. Тэгээд ширээн дээр ингээд чанга шиг тавиад мөн байна гэдэг. Тий. Тэгээд Зэнд багш шиг бол номыг одоо идэж уншдаг, жажилж уншдаг гэж бид нар ярьдаг байхгүй юу? Нэг уншихдаа ингээд тэмдэглэл хөтлөөл уншчин дахиж тэрийг уншихгүй тэгээд 1000 унссан хүнээс илүү нөгөөдгөө ярьдаг. Тийм л хүн. Энэ дээр би нэг нэр шүлэг ütсэн байна. Нэр шүлэг гэдэг нэрийн ингээд доош нь цуглаа бичдэг. Сайн баяртай зэр болоод. За баярлалаа. За нэг иймэрхүү юм байна. Сэтгүүлч Бацхийн сайн баяртай гэж нэр шүлэг. Саруул дэнжийн цэцгийн үнэр салхи амрыг асуух мэд хаяахан сэвэлзэн эсгэлэн алуун омголон залуунаас нарыг тэрч сарыг бүүэлэн нялхарнаа. Бичгийн мэрэгд дөрвөн улаар тулгалж аясын салхиар цэцгийн шүлэг хэлэх нь ямархан аялгуу чухам эндээс яроосхийг аршаалах мэт сайн уу сайнагаас анирднаа гэсэн юм. Шүлэг бичсэн байна. Ямар гоё юм бэ? За нэг гардаг л да. За маш их баярлалаа. За. Маш их баярлалаа. Баярлалаа. Сэтгүүлч бидний хувьд тасаасаа. Сэтгүүлч бидний хувьд бол нэг тийм
чин сэтгэлийн өөрийнх нь тийм оюуны сайхан бүтээлийг хамгийн түрүүлж ингээд гардаж авдаг л да. Тэгээд миний хувьд бол маш их баяртай байна л да. Сайн уу ток шоуны зочноор оролцож исэн хөгжмийн зохиолч Шинбат яг энэ сайн уу нэвтрүүлэгт зориулж эхлэл хөгжмийг бичиж өгсөн. Тэгээ өнөөдөр яг тэр аяар явдаг. Тэгээ дараа нь Жанцсан оргоо ороод за чи сэтгүүлч хүн байна да нэг дууны үг бичвэлгүй дээ. Дууны үг чинь санаа сайхан таалагдах юм бол би аян бичиж өгнө гэж амласан. Тэгээ таны хувьд өнөөдөр би бас юм нэрийн шүлэг хүлээж авах гэдэг бол маш их нэр хүндээ эрг байна. Маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад Цай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Хүн амьдралынхаа туршид ер нь нэг тийм уулзаж учрах ёстой хүмүүстэйгээл уулздаг, таардаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд би бол хамгийн түрүүнд хэлэх хүнийг мэдчихлээ. Одоо таарсандаа би их хувь тавилан гэж боддогч гэж хэлэх чагсаалтыг бол яхаа аргагүй намдаггүй бол тэргүүлэх бах тийм үү? Ер нь хүн энэ дэндүү богинохон насалдаг юм шиг байгаа юм да. Тэгээ энийг нөхдөг юм бол ерөөсөө найз нөхд. Хов хүн бол одоо ганцаараа бол говь дургасан ганц хайлаас модл байхгүй юу тийм ээ. Тэгэхээр хүнийг бүтэн болгодог, хүний бодсон тэр гайхамшигтай зүйлийг хэрэгжүүлэхэд одоо нэгддэг хүч болдог, нэгэн бий болдог юм ерөөсөө найзууд, хамт найзууд, юм багш нар юм. Тэгээ мэдээж одоо би нэг хэдэн мундаг багштай шүү дээ. Одоо намдаг багш байна, намдаг багш бол арга байхгүй тийм ээ. Тэгээд намайг багшийн дээд сургууль төгсгöd их сони юм болсон юм. Миний сургууль төгссөн хоёр тушаал гарцсан байдаг. Нэг нь болохоор намын төв хорооны тогтоолд нэр орцсон. Тэр нь болохоор Говьлтай аймаг руу явж багшлаа гэсэн юм гарцсан байна. Тэр үеч нэг аймагаар нөр хөдөө явуулдаг. Би явхаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгсэн чинь дахиад нэг тушаал гарцсан. Тэр нь болохоор Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Базрын Ширэндвийн гар үсгтэй хэл зохиолын хүрээлэнгийн урлаг судлалын сектор томилсон бас томилт байж байгаа байхгүй юу? Сэлэнгээс манай ангидаасан багш байсан тэр довчин багш бас сэлэнгэлөө намайг аваач нэг бахан хөөцөлдсөн байгаа. Тэгээ ийм гурван юм болчихгүй. Хоёр нь бол томилттай. Тэгээд тэр татаж авсан гол хүн бол одоо Сонмын Лусан Вандан гэж доктор одоо юу соёлын яамны одоо сайдын өрөө гүйцэтгэгч нэгдүгээр орлого сайд майд байсан. Одоо энэ болд эдрийн чинь аав тийм ээ. Тэр багш манаа татаж авсан юм байна. Гэтэл Лусан Вандан гэдэг хүний би одоо үзээч. Тэр хүнтэй уулзж явах юу нэг арын урын хаалгын юм тийм огт байхгүй. Би оюутан байхдаа бол сонинд хэдийн шүүмж гаргасан байсан. Улсын багшийн дээд сургуулийн оюутан Үүхэрл Баатар гэдэг барга тэрийг харлах гэдэг сонин байсан шүү. Анхны шүүмж байна одоо тэр их үрдийн дом гэдэг кинонд би шүүмжиж хөдөлмөр сонд гарч байлаа. Дараад нь Хүний аймаг гэдэг кинонд шүүмжиж гарч байлаа. Тэгээ тэр үний цаана манай ангийн гүр базар байхгүй юу? Гүр базар өтер нэг анги. Тэгээ гүр базар одоо их үрдийн дом кинонд бол хүн далуул тоглосон. Хүний аймаг кинонд хүн алч тоглосон. Аль альны кино зураг авалт бүх юмд би явж ирсэн. Тийм учраас хоёулангийн шүүмж ütсэн байх. Тэгээд нэлээд хэдэн шүүмж ütсэн байсан хүмүүс тэрийг харж байгаа татаж авч ирсэн юм байна л дээ. Тийм их сайхан байсан үе. Одоо бол танил тал араа өрийн хаалга бид венчин гэдэг олон юм ярагдах байх. Тэр үед бол тэгээд хүүхдүүдэд төвөж авч ирсэн. Тийм хөв заягаар бол би Лусан Вандан багштай одоо шав болсон. Одоо ингээд багшийнхаа сая юм сураад эргээд тэднийхэн зам мөрөөр яваад тэднийхээ ажлыг хийгээд үргэлжил болоо явж байгаа нь бол одоо багш хүнийг одоо бахархал байх л да. Түрүүн та хүний нас их богинох юм да гэж санааширч байна. Тэгэхээр их богинох юм да гэдгийг сануулад таны дэрэгдээс холдож олцсон их хүмүүс байна л да. Тэдгээр хүмүүсийг одоо дурсаж яривал Учир хотын дашбал бургай гэдэг. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Аливаа сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүр шархлуул.
хэн нэгнийхэн харанхуй нөхрөө битгий түлэх. Архинд орсон нэгийнхэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачийг чинь тэд бас бүү мартага. Тийм шүү дээ хөрхи балбар витер болвол уран бүтээлээс гадна улс төрд бас ганцхан нийлүүлж явсан хоёр доо. Монголын уламжлалын нэгдсэн намын дарга болоод парламентод одоо энэ хоёр том хүчнээс гадна ганцхан суудал уламжлалын нэгдсэн нам авч Дашвалбар их хурлын гишүүн болж байхад би бол дэм тусуулаад явж байсан. Дараад нь Дашвалбарын ажлыг би бас миний нуруунд дараа бас ирж Монголын уламжлалын нэгдсэн намын дараагаар хэвсэг ажиллаж байсан. Тэгэхээр улс төрлөө орсон энэ юм бол маш их хүнд байсан шүү. Би бол найзаагаа шилүү очротын Дашвалбар би боддог юм шүү дээ. Улс төрлөө орлоггүйгээр шүлэг зохиолоо бичиж явж байсан бол одоо байж байж магадгүй гэж. Хатуу юм билээ. Яагаад гэвэл одоо тэр үед уламжлалын нэгдсэн нам бол парламент суудалтай улс төрийн 3 дахь хүчний бэлэгдэл болсон улс төрийн том хүчин байж шүү дээ. Энийг тараах, энийг бүдгэрүүлэх юм сонирхол бол улс төрийн бус хүчнүүд байдаг юм байна л. Энэ хүрээнд би найзаагаа бол их богинохон наслаа гэж боддог шүү. Маш хэцүү. Дараад нь баг миний ээлж байсан байх. Тэгээ надад бол энэ 2004-өөс 2008 онд их хатуу хандсан шүү. Тэгээд улс төрийн тавцангаас одоо өөрчлөлтөнд бол зайлуулахын тулд улс төрийн 3 дахь хүчнийг байхгүй буснуулахын тулд яг дэрэгдээс явдаг юм байлаа шүү дээ. Миний дэрэгд ажиллаж байсан нэг эмэгтэйг сонгож авсан байсан. Бас манайтай одоо айл зэрэгэлдээ байсан хуулийн хүнийг сонгож авсан байсан. Тэгээд тэдрээ дамжуулаад 2004-өөс 2008 он хүртэл нэлээд ноолсон да цаана бол улс төр байхгүй юу. Улс төр маш хэцүү юм байна лээ. Тэгээд тийм зохион байгуулалтаа улс төрийн захиалгаараа тийм гүтгдэг явдаг. Одоо та нар бас сарын үзсэн байх л да. Одоо 360-аад удаа миний тухай намайг гүтгэж бичсэн байдаг шүү дээ. Тэгэл одоо өөрчн гэдэг ингээл. Тэгээд хэцүү юм байлаа шүү дээ. Тэгээд 4 жил одоо 2004 оны сонгуулийн өмнө эхлээд 2008 оны сонгуул дуустал тийм юмд ингэж барьчаад тэгээд сүүлд нь одоо 3 шатны бүр дээд шүүхийн хүртэл шийдвэр гаргаад энэ ямар ч юм буруугүй юм байна ага цагаатгсан тогтоол гаргаад хинч баярлалаа байхгүй ингээд явчихж байгаа байхгүй. А гэтэл тэдний гар хөл болж байсан улсууд нь зарим нь сонины эргэтгэж болоо зарим нь тушаал дэвшээл хорондоо цолоовол ингээд явдаг юм байлаа шүү дээ. Тэгэхээр ийм шудраг юмны төлөө газар шороо их орон эгэл борчуудын төлөө гэж байгаа энэ улсууд яагаад богинохон наслаад байгаа юм. Энэ үний нэг жишээ бол одоо Очротын Дашвалбар, Мэндийн Зэнэ одоо тэр Инх сайхан гэдэг олон хүнийг бид нэрлэе шүү дээ. Гэтэл ийм юм донд улс төрд хожоо олсон улсууд өнөөдөр яагаад баян дарган цатгалан олон тушаалтай явж байгаа юм. Энийг л эргүүлэхийн тулд одоо энэ сэтгүүл зүгийг хурцлж сэтгүүл зүг жинхэнэ утгаар нь хөгжүүлэе гэж би сүүлийн 13 жилээ бол энэ шав бэлдэх асуудал орж шүү. Монголын сэтгүүл зүг мундаг хөгжиж байгаа. Тэр бол одоо гарцаагүй. Гэхдээ энэ үнээс илүү шудраг сайхан төлөвшөө явах боломж байсныг бол байсан. За энэ үний цаана одоо захиалга сэтгүүл зүй, тэр хаалтын гэрээ одоо бидний бэлдсэн сайхан залуучууд чинь шар сонинууд эдгээр чинь эвдэж шít. Шал өөруулга тавьчих байгаа. Нэг 2 жилийн дараа бол цотлоо нэг яриаг өөрөө минь тус юмнууд нь шал өөруулсан харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл одоо багш болсны маань хэрэг ирээсээ зорилго маань юм цаад юм нь бол маш хүнд юм байгаа юм шүү дээ. Сэтгүүлч хүний нэг мэдээж сэтгүүлч тэгээ тэр дотроо хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа өөр өөр юм сонголт байна л да тий. Одоо бичиж байгаа жанрын хувьд одоо магадгүй түрүүн бас сэтгүүлч хүн болгон аюултай байдалд байгаад байгаа мөгүй л үгүй л те. Тэр сэтгүүл зүүн ямар жанрыг барьж авч जैन те. Ямар чиглэлээр яг өөрийнхөө юугаар ажиллаж байна гэдгээс чи их олон зүйлээ шүү дээ. Магадгүй таны шавнар дундаас яг ямар чиглэлээр нь их яваасаа гэж боддгоо тань. Тэгээд хүн болгонд нэг өөрийн бас онцлог байгаамаа. Зарим нь сайхан тэмцэх чадвартай үнэхээр шантал шүү хөвгдөв байна шүү. За тэд нар бол дотоод мөн чанар угаасаа тийм
тэднийг бол одоо би жишээлбэл 90 сурвалжлах сэтгүүл зүгээс яваасаа гэж үнэхээр хүсдэг. Өөрөөр хэлбэл нийгмээ шинжилнэ гэсэн үг шүү дээ. Нийгмээ бодно, тэндээс болохгүй байгаа юмд бол анализ хийн, эрдэнтэн гэсэн үг. Тэрийг гаргаж тавиан дээр улс төрч гэсэн үг. Тэгээд одоо үнний дуу болно гэж өөрөө сэтгүүлч гэсэн үг шүү дээ. Зүгээр яг нэг сайхан налынсан сайхан улсууд бас байна. Тэд нар бол өөрийнхөө хэмжээнд одоо юм хийгээл. Наад шиг сайхан амьдралын сайхныг ярьчаал. Хүмүүс бас тийм шүмжилдэг хүмүүс байж чи одоо их сайхан тайзан дээр суучаал нэр алдартай хүмүүсийг авчраал амьдралыг яриулаад ингээд ах юм. Нэг талаар бас энэ маань зөвч байдаг юм уу, юу ч байдаг юм. Би сэтгүүл шөнийхөө хувьд бол дотроо боддог зүйл байдаг надад. Танд юу гэж боддог чи? Намайг одоо ингээд миний сэтгэлийг онгочоод надаар миний ер нь ойр дээр айгүй юм яриулаад ингэж байгаа нь өөрөө эн чинь юу шүү. Өөрөө том нээлт шиг бас. Тийм учраас зүгээр сэтгүүл зүй юм чинь заавал нэг буу өрөөд морин дэлдэгүр дахиад гэсэн үг биш л дээ. Тэмцэх чанар гэдэг нь бол ерөөсөө л үннийг л гаргаж тавих төр чанарыг л хэлж байгаа. Үннийг гаргаж тавина гэдэг бол шодрог байна гэдэг бол өөрөө хатуу зүйл байхгүй. Тийм ээ? Тэгээ тэрийг давна гэдэг чинь одоо тэмцэх чанар л да. Энэ сэтгүүлч хүн бол ер нь байлдагч нар шүү дээ. Эргээд амьдралаа ингээл бодоол байж ах түрүү нэг санаа алдлаа л да таны хувьд. Тэгээд санаа алдах тэр он жилүүдэд яг таны хажууд төшөж тулж исэн зүйл юу байв? За тэгэл одоо зангаа хуургаагүй найз нөхөд хамгийн чухал юм чинь тэгээ явж одоо гэр бүлийн орчин юм да. Тэгээд миний хайн Эрдэнэ бол одоо Петрос ижил мэрэгчлээ Монгол уран зохиолын багш ийм хүн. Тэгээд тэр би надад байхгүй чанар манай гэр бүлийн хүнд байна шүү дээ. Тэр бол тайван, хүлээцтэй. Тэр гэр бүлийн тэр нэг орчин болоо тэгээ миний хэдэн сайхан хүүхдүүд байна. Би хүүхдүүдээр бол их бахархдаг. Тэдний орчин бол намайг бол нөгөө нийгмээс авсан тэр айхтар шаналгаа, тэр айхтар мэдээлэл, тэр юм чинь тэнцвэржүүлж байгаа орчин гэж гэр бүлийн орчин байж байгаа. Амин харин амтомог миний гэр бүлийн ачаарга ариун харин түүх билээ. Миний гэр бүлийн ачаарга амин харин амтомог миний гэр бүлийн ачаарга сайхан хантай билээ би үрдийн итгэлт амьдралтай билээ би. Нөгөө талаасаа бол би өөрийнхөө мэрэгжилдээ дурлсан дэндээ дэндүү хайртай байсан. Тэрийг өмгөөлдөг одоо хүн шиг өөрийнхөө дотныхоо хүмүүсээс хүртэл илүү ямар хэцүү мэрэгжил вэ гэхтэл гойнчны юм шүүгээд ингээд өөрөө явсан тэр нэг чин сэтгэл бол над их төшиг болсон байх. Тэгээ мэдээж түрүү яригдсан тэр мэрэгжил нэгтэй сайхан найз нөхдүүд. Заримдаа бид нар ч одоо хүүхдүүд шиг хоорондоо уулзахаар гадны хүн харвал улаан галзуу юм шиг юм яриа штэ хоорондоо тий. Нэг сэтгэл хэлжлээ. Тэгээд сайхан та гаргалгаад ирэн цаан дандаа тийм шатар тоглож амьдрал өөрөөсөө шатар тоглож байгаа юм шиг тэр олон асуулт дундаас заавал одоо гаргалгаа гарч байдаг. Тэр нь өөрөө одоо хүний урагшин чирч явдаг ийм юм. Тэгээд дандаа одоо үгээр одоо шүлэг өтсөн ч гэсэн энэ бол юу штэ. Одоо уран санааны одоо шатрал гэж боддог штэ. Жишээлбэл хайр сэтгэлийн сэдвэр бол хүндрэлтэн ерөөсөө хэдэн мянган жил бичсэн мэдэхгүй тийм ээ. Гэтэл одоо дахиад бичиж байгаа үст. Тэр бичсэн дахиад шиний байгаа үст тийм ээ. Тэгэхээр эн чинь шавхагдшгүй юм байна л да. Өөрийнхөө шүлгэнд бичсэн дуунуудыг сонсох дуртай юм. Ер нь би өөрийнхөө дуулж чаддаг шүү дээ. Ямар дуулаач явах биш дээ. Гэхдээ зүгээр найр наадам юмдар дандаа хүний дуу дуулдаг. Өөрийнхөө дууг бол бусдын ямнаас сонсох бол сайхан л дуу жаргалтай тийм ээ. Ялангуяа ингээд миний дууг намайг зохиосон үгийг бичсэн гэдгийг мэдэхгүй хүмүүс ингээд дуулж явахт бол заримдаа хэлчихмээр энэ чинь би зохиосон юм шүү дээ гэж хэлчихмээр санагдаад байгаа тэр үйл их л гоё байдаг шүү дээ.
Сая би уулын таныг дуул гэхэргүй байлаа л да. Тэгсэн чинь та ер нь дуулдгаа амалтчлаа л да. Заавал өөрөө шүлгэнд битсэн хамаагүй. Эсвэл үргэлж нэг санаанд нь явдаг, нутаг уснуудад нь харагддаг нэг сайхан дуунаасаа нэг бадагдуулъя. Та өөрөө амалтсан шүү. Тэр чинь за манай шавнараас нэг дуу болдог юм уу? За байдгүй юу яа та. Одоо хоолоо юу байна уу? Нэг хэсэг ер нь юу яадаг юм штэ. Солигдоод байх юм аа. Нэг хэсэг одоо нөгөө алхан намгатай хэрийгээ гэх нэг дуу байдаг штэ тийм. Нөгөө ийм нэгэн сэтгэлгээд тэрийг их аялдаг байлаа. Тэгээд энэ шиг нэг сайхан дуу хийх юмсан гэж их боддог байсан. Тэгээд дараа нь бол нөгөө чин зургийн хөгжим намжийн Сүхбатын шүлэг дээр намрын дурсамж гэдэг нэг дуу. Тэрийг их аялдаг болсон. Тэгээд гүмэн гоё шүү тэр чин зураг маань өөрөө ингээд анх телевизээр ингээд төгөлдөр уур тоглоод өөрөө дуулаад тэгжсэн. Тэр нь нүдэн дараглаа. Тэгээ мөн хөрхөд талигаач бас бодогдно. Тэгээ сүүлийн үед нь Жавхлангийн дуулдаг энэ 4 настай халууныг одоо би их аялаад. Аа тэр чи гоё дуу байна л шүү дээ. Тэр 4 настай халуун ингээд бид тэр шүлгийн техник тэр дуу тэр бас нэг талаасаа судалж харж байгаа юм л да. Тэгээд нэг дууг энэ тэр намрын дурсамжийг аялаа да. За тэгье. Наймрацэн кэрборо шивэрсэн намрын хонгор үдшээ дурстачи арухан үргэлээр санахын жаргалаар аллас нутгаас туулж сунда би айхо чимэн алхан зүрхний тэгэл байждээ амьдрал жаргал надтай учирсан алдрай насны дуулал байждээ чи гэд нэг юм дуу. За өөр хоолоо гарсан юм байна танаас ч. Миний хувьд ингэж боддөг юм л да. Одоо би чи ингээл хаяа нэг сайхан нийтийн дуу, ардын дуу сонсохоор нэг сайхан санагддаг. Тэгэл ингээд ахын яагаад ингэдэм бол гэхээр хүмүүс насных гэж явуулдаг хүмүүс байна л да. Тэгэхээр би одоо энэ дууны шүлгийн яруу найрагчдаг гайхаад байна л да. Одоо жишээлбэл Шагдар сүрэнгийн гүр азрах та хоёрын хувьд бол уул нь бол надаас илүү л нийтийн дуу, ардын дуу сонсож тийм дуу бүтээж туйран марийн. Гэтэл үгүй маа. Одоо ч гэсэн жинхэнэ залуучуудын сонсдог ийм дууны үгэл бичээд байх юм. Тэгэхээр одоо энийг та юу гэж тайлбарлах вэ жишээлбэл? Жишээлбэл сар шиг олон удаг гэдэг дууг бүр нийтэд интернет бичсэн байсан л да. Энийг бол харьцуугаа нэг 20 хэдтэй залуу бичсэн. Тэгээд тэрүүнд одоо ая хийсэн гэдэг ингээд ярьж байгаа. Тэгээд миний насны үеийн одоо бичээгүй гэж бодд юм уу? Залуу хүн тэгээд нутгаа санаа бичсэн гэдэг ингээд бодож явах шийдэ тийм ээ. Тэгээ яг хөтэ ер нь бол уран бүтээч хүнд бол нас гэдэг ёстой нэг тоол гэж хэлмээр байгаа юм л да. Сэтгэлээрээ бол хүн одоо залуу байх ёстой. Тэр залуу байгаа гэдгээ одоо бас туршиж үзэх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр өмнө туршиж бол магадгүй энэ дуунууд байж магадгүй. Тэгээ манай намдаг багшийн одоо гол хэлдэг гоё үг нь бол миний бүтээл бүхэн миний одоо туршиж юм аа, миний туршлага юм аа гэж хэлж байсан л да. Яг тэр багшийн маань одоо энэ гайхамшигтай үг бас наваг хөдөлсөн шүү. Тийм учраас би бас өөрийгөө туршаад үзэж байна шүү дээ, тийм ээ. Тийм тэгээд их олон дуу хийсэндээ одоо сая бүртгэл гаргаж байгаа чинь 360 гаруй дуу байна шүү. Иргэд минь бач хайр минь бинду архам бач минь тэр сарыкларда
би олон дуутай болсон байна. Ихэнх нь үнэхээр залуучуудын дуутай. Би харин явж их зохиолын дуу их цөөхөн бичсэн юм байлээ шүү. Нутгийн хэдэн дуунаас өөр их цөөх юм байлээ. Одоо би жоохон зохиолын дуу бичиж бодоод байна. Орчин үеийн рок pop урлагийн одоо уран бүтээлчдийг тэтгэж байгаа уран бүтээлүүд бол ер нь Хүрлаатрын шүлгийг гүйцэх хүн байхгүй дээ гэдгүүгийг Харангийн Чуг ахын хэлхийг би нэг сонсч ирсэн юм байна. Тэгээ таны олон сайхан уран бүтээлүүдээр үзэгч олон түмэн нь бас баярлаж бахархаж явдгаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье. За тэгээ нэвтрүүлгийнхаа зочинд би бэлэгнийхаа дараагаар нэг бас хүндтэй зочноор сюрприз өрдөг юм боломжтой. Тэгээд яг тань зориулсан нэгэн уран бүтээлч уурсан байгаа. Одоо энэ уран бүтээлч хоёлаа студид хүлээн авъя. За хаанаас ч орж ирж магадгүй. За сайн уу? За сайн байна уу? Сайхан шинсэн үү та? Сайхан. За. Хөөш, авьяат болсноос хойш юм суулзаад байж байгаа шүү дээ. За, баяр үгүй. За баяр. Монгол улсын одоо гай ажигчин болсон. Бид нар одоо уулзаагүй явж байгаа. Яг саарл ордноос над руу одоо шууд ярьсан. Дүүн ингээ авьяат боллоо ярьжсэн тэгээд. Баярлалаа мэт. Ямар орд ягаад уулзаагүй, ямар сонир маар өдрөө. Үзэгч та бүхэн UBS телевизээр сонин ток шоуг хүлээн авч үзэж байна. За өнөөдөр миний зочин яруу найрагч Үржингийн Хүрлбаатар хүрэлцэн ирсэн. За ярилцлагын маань бас нэгэн хүндтэй зочин Монгол Улсын гавьяа жүжигчин, дуучин Амар Жаргал дөнгөж сая студид маань хүрэлцэн ирлээ. Тэгээд за түрүүн бол мэдлсэн. Ойрдоо та хоёрын хувьд ер нь уулзсан байв уу? Хамгийн сүүлд нь хизээ уулзсан байв? За Хүрлээхтайгаа яг он гараад уулзч амжиг байна. Тэгээд оны өмнө 10 дугаар сарын 15-16-нд Монгол бүхэн өргөнөөс сэтгэл нуугдсан харц тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд энэ тоглолтын дээр маань Хүрлээх маань миний тоглолт уран бүтээлийн тоглолт болгон дээр ирдэг. Тэгээд тэр дагавга надад баяр хүргэж Хүрлээх маань ирсэн байгаа. Тэгээд түүнээс хойш уулзч амжиг байна. За Хүрлээ ахын хувьд дууч уран бүтээлч маань саяхан бас Монгол Улсын гавьяа жүжигчин гэдэг сайхан цолоор шагнагдсан. Тэгээд таны бас 90-ад оны сайхан уран бүтээлийг олонд хүргэсэн энэ уран бүтээлч маань ийм төрлийн сайхан хишиг авахд бас баярлж суусан баг тийм ээ. Амраа маань энэ төрийн их том хайр хишгийг одоо хүртээд алдар цол хүртээд тэр дөрөө над руу ярьж дүүн ингээд гавьяат боллоо гэж ингэж хэлэхэд болоо надад маш их баяр бахархал төрж исэн. Яамаа даваатаа гэд. Тэгээ бид нар ч бол олон жил одоо хамтарч уран бүтээл хийсэн. Тэгээд манай Амраа бол тийм ясны уран бүтээл шиг тийм ёстой нөгөө сэтгүүлч байвал болохоор их тэнцэх юм шүү дээ. Амьдралын төлөө ёстой нэг тэнцдэг, нухралшгүй одоо хугаршгүй юм л зүтгэсэн энэ Монголын урлагийн төлөө өөрийнхөө одоо авиас чадварыг одоо бүрэн дайчсан юм шүү. Өөрөө дуулна, өөрөө ая зохион цүлийн үед бас нэг шүлэг мүлэг бичсэн байгаа юм тийм. Ер нь одоо ээж бүрдэл болсон юм сайхан уран бүтээл. Тэгээд надад ах нь бол үнэхээр баярлсан шүү. Тэгээд шагнал аваад хамгийн түрүүн ойр дотны тусалж дэмждэг хүмүүстэйгээ өрсөж өөрөө ярихыг бас хичээсэн. Тэгээд баяраа хамгийн түрүүн Хүрлээхтайгаа хуваалцсан. Тэгээд миний уран бүтээл бит хоёрын хамтарч ажилласан хугацаа бол одоо 20 жил болж байна. Тэгээд 1993 оноос хамгийн анхны одоо ард түмний дунд одоо аялагдаж чаддаг болсон тийм хоёр дуу маань 93 онд бичсэн байгаа. Тэгээ бит хоёр 20 гаруй уран бүтээлтэй болсон. Тэгээ энэ хоёр дуу маань бол хамгийн уран бүтээлийнхаа дээд гэж хөндлөж бүх уран бүтээлийнхаа төрөнд бол энэ хоёр дуугаал өргөн барьж явдаг. Яг ерөнхийлөгчийн зарилгаар энэ шагналаа хүртээд гарч ирэхэд нөгөө телевизийн ярьцлага авдаг шүү дээ. Тэгээ яг тэрэн дээр нөгөө давхраатай гэдэг дуугаа дуулж өгжсэн л да. Тэгээ мэдээж яг энэ шагналыг хүртэж байхад мэдээж тэгвэл энэ уран бүтээлийн дотор нь за энэ бүтээлүүд маань жишээлбэл энэ шагналд хүргэлээ гэсэн бодол төрж ирсэн баг тийм үү? Тэгэлгүй яг хамгийн түрэн үггүй арай амин өдөн маань
тий сэтгэл дотны явдаг. Тэгээд сэтгүүлч нэг дууд болно гэсэн. Тэгээ амин үдэнгээд болсон. Амин үдэнгээр бол амар чаргалыг бас овоглогдод чадсан тийм уран бүтээл байгаа. За тэгэхээр би өнөөдөр нэвтрүүлэгтээ хүндэтгэн урьж ирсэн Монгол Улсын гавьж хөгжигчин дуучин амар жаргалыг нэгдүгээрт тантай бас уулзуулъя. За мэдээж дээрэс нь уран бүтээлээсээ манай үзэгчдэд зориулаасаа гэж бодсон. Тэгээд магадгүй энэ хоёр дууныхаа аль нэгийг дуулах бах те. За ямар уран бүтээлээ хамтар зохиосон Үггүй хайр гэдэг дууга дуулъя. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бас үзэгчд маань бас хамтран дуулах байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хоёр дууг үзэгчгүй дуулж үзээгүй. Тоглолт болгонд микрофоноо үзэгчд рүүгээ харуулдаг юм. Тэгэхээр бас хамтран дуулна хаа гэж бодож байна. За тэгвэл яах вэ? Хинцхэн харигч байх юм аа. Хүнийг биш миний хүн шигээ. Хүсхийн дагин чи бие. Ахт футусмаа хот догтлоо.
тайзан дээрээс сонсч ирснаас чамлахааргүй зэрэглээ бас тий. Алга ташлтын сонсоход Тэглэг байх уу? за тэгээд сайхан ярих зүйлээ нүг. Саяын дууг амраад заруулж одоо шүлгийг битсэн. Тэгээд амраа маань энэ шүлгийг уншуулж үзээд ерөөсөө шууд л гарахтаа аялал гарах шиг надад санагдсан юм. Тэгээд нэг хэдэн хоног 2-3 хоног мараач үлээ шар гатаараа барьдсан орж ирээд надад өөрөө дуулсан. Тэгээд энэ шинэ дууг эхлээ сонсоход бол бас янз янз байдаг ч зарим нь хүлээж авах хэцүү. Тэгээд энэ дууг сонсоод одоо би шууд за их хол явах дуу энэ л гэж одоо бодож ирсэн шүү. Тэгээд үггүй хайр дуугаар одоо 2 дуу төрсэн түүхтэй. Тэгээд үггүй хайр дуугаа шүлгийн өөрийнхөө бариад бичгээр бичиж аваад тун удалгүй аян зохиосон. Тэгээд 2-3 минут нэлийн дуу аяа орж ирсэн. Маш сайхан шүлгэлсэн. Тэгээд үггүй хайр дуугаа хурлаахтаа дуулж өгөхөд ирэхэд бас өрөөнд нь олон хүн байсан. Сумья гэд сэтгүүлд сууж ирсэн. Тэгээд төрийн сүл зурсан ой дуугаа тий. Ой дуугаа сууж ирсэн. Тэгээд ой дуугаа үггүй хайр дууг сонсоод надаа хайрын ялдам харц гэж шүлэг өгчээсэн. Тэгээд хайрын ялдам харц гэдэг шүлэг нь бас аятай болсон. Тэгээд нэг дуугаар 2 дуу ингэж бичсэн юм аа. За тэгэхээр сая бол сайхан уран бүтээлээ дуулна гэж зорж ирсэн. Тэгээ мэдээж яг одоо нөгөө уран бүтээлч амьдаар гэж ярьдаг шүү дээ. Би нөгөө давхраатай алаг нүдэнд их дуртай. Тэр дууг нэг бадаг гурлаа хамт дуулаа. Тэхүү зэрэгтэлтэйгээ хамт бүгдээрээ хамтдаа дуулаа тийхүү. За алга ташлтыг сонсоход маш олон хүн байх шиг байна. Тэгээд үггүй хайр амин нүдэн дуугаа үзэгчтэйгээ дуулаад сурцсан гэж ярьсан. Тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа дуулахсандаа маш их баяртай байна. Давхраатай алаг нүд чинэхөө далдын гүнгийг үргэнэ дасаж танилцсан бидэн хоёроо дахин хараа сангалсан ахөө аз төхөөсөн алаг нүдэн амьдран харсан амин нүдэ янцгаан алаг нүд чинэхөө яйдагээ тэлдэрвэлзэнэ янагдан дассан бидэн хоёроо яргуйнасаа зүдэлнэхөө аз төхөөсөн алаг нүдэн амьдран харсан амин нүдэ за баярлалаа. Тэгээд тоглолтын дээрээ байнгын үзэгчдэрээ дуулдаг хэсэг байдаг. Тэгээд тэр хэсгээ зориод үзэгчдэрээ дуулаад сонсхийг хүссэн юм аа. Тэгээд та бүхнийг амжилттай хамтран дуусанд баярлалаа. Тэгээд үггүй хайр амин нүдэн гээд 2 дуу маань миний сэтгэл ногцсон харц цамагт орсон байгаа. Тэгээд энэ 2 дуутай цамгаа хурлаахтаа авчирсан. За тэгээд сар шин төдийлө бас хуучраг нэг очид золох ч н одоо бэлэг өгж байгаа 91-ийн мэдээг уусаа бэлэггүй ирчлээ одоо маш их баярлалаа. Энэ сэтгэлд нуугдсан харц гэдэг энэ үг бол одоо манай амар жаргалын бас амьдрал тэмцэл уран бүтээлийн их том ёол болсон үг шиг санагдсан шүү. Ер нь одоо амьдралыг сэтгэлээрээ харах, дуугаар харах, ая гişгээр харах энэ харц бол жирийн одоо нүдээр харсан харцнаас одоо 1000 дахин илүү тийм зүм бүлгийн харц байдаг байг л да. Тийм учраас энэ сэтгэл нуугдсан харц гэдэг энэгээр тоглолтоо нэрлэж байсан л да. Энэ их надад их ойрхон буудаг юм үг байгаамаа. Маргааш орон нутгаар өөрийн уран бүтээлээрээ бас орон нутгийнхаа үзэгчдэд тоглолт хийх гэж байгаа юм байна. Тэгээ энэ тоглолтынхаа тухай бас бидэнтэй хуваалцаач. За тэгэхээр хатад тоглосон сэтгэл ногцсон харц тоглолтоо бас хөдөөгийн ард түмэндээ хүрэхийг зорж байна. Тэгээд одоо 12 оны 11 сарын 9-ноос одоо миний аялын тоглолт ихсэн байгаа. Тэгээд оны өмнө налаах дүүрэг тэгээд дархан хөвсгөлд оны өмнө тоглолтоо амжилттай зохион байгуулж ирсэн. Одоо 13 оны хамгийн ихний тоглолт бол Багнуур дүүргийн үзэгчд маань байлаа. Маш сайхан халуун дотнор хүлээж авсан. Тэгээ Багнуур
Эрдэнэт, Төв аймаг, Сэлэнг, Шарын гол, Булган, Хөтөл зэрэг олон газруудаар аялан тоглолтын амжилтыг эдэрсэн. Тэгээд Баруун аймгийн үзэгчдэд уран бүтээлэг тоглолтыг хүргэхээр зорж байна. Тэгээд 3 сарын 1-ээс 20 хүртэл одоо 8 аймаг 7 сумаар аялан тоглохоор бэлтгэл ажил хангагдсан байна. Энэ бол яахаар уран бүтээлч хүний одоо ийм сайхан уран бүтээлийн төлөвлөгөө байна. Тэгээд таны уран бүтээлийг UBS телевиз, тэгээ UBS телевизээс эрхлэн гаргадаг TV Zone сэтгүүл үргэлж бас дэмжиж ажиллах болно гэдгээ хэлмээр байна. Та энэ замдаа сайн яваад орон нутгийнхаа үзэгчдэд сайхан аядуугаараа бэлэг бариад ирээрэй. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд сайн хамтран ажиллаж миний уран бүтээлийг дэмжиж байдаг UBS телевиз, TV Zone сэтгүүлийн хамт олондоо уран бүтээлийн ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Үзэгч та бүхэн UBS телевиз дээр сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. За, миний өөрсөн хүндтэй зочин танд сюрприз бол чадваа. Ер нь гавьяа тулснаас хойш яагаад чи бид тэр ингээ утсаараа яриад байсан мөртлөө уулз чадаагүй яваад байсан. Уг нь ирд золгодог байхгүй. Би бас тэрийг жоохон хүлээсэн. Жил болгон ирд золгодог. Одоо сосор урам намраа идэр бол байгаар золгон шүү надтай. Тэгээд би бараг тэрүүгээр ирчих байх ч болсон хөдөө яваад байгаа юм л да тийм ээ. Тэгээд сая уулзсан яг сайхан л байна. Ягаад гэвэл би амраа гавьяа толоход үнэндээ би өөрөө гавьяа тулцсан юм шиг надад санагдчихсэн шүү. Ашгүй дээр гэж бодож байсан. Танд ямар зочинтой ингээ нэвтрүүлгийнхаа энэ хугацаанд уулзуулах вэ гэж би их бодсон л да. Тэгээд уран бүтээлүүдийг ингээл шүүсэн чинь Монголын рок попын уран бүтээлчдийг бүгдийг л авчрах хэрэг гарах гээд. Тэгээд хэрч одоо баахан олон хүн ирчүүл тэгээд юу биш. Тэгээд тэр дундаа онцолж яхад бас их хүндтэй сонин зочин шүү дээ. Тэгээд би бас сонгосоо. Тэгээд танд бас таалагдсан баг. Ер нь бол зүгээр миний нөгөө өөрийн үзэл баримталж бас тийм байж магадгүй юм да. Аль болох одоо эгэлжирийн хүмүүстэйгээ ингийн байх тэднийг одоо бас дэмжих юмсан гэсэн юм үзэл бодол их байдаг байсан. Одоо энэ саяхан ирлээд байгаа 2 дууг чинь хэрэг дээр тийм зорилгоор хийсэн шүү дээ. Америкийн нэгдсэн улсад одоо хагалгаа хийх тийм зүйл яриадсан. Тэгээд одоо 90 оны эхэнд чинь одоо юу вэ тэрний одоо мөнгийг одоо ч гэсэн дийлэх хэцүү байна шүү дээ. Тэр мөнгө босох маш хэцүү байсан. Та нар анзаарсан болвол үггүй хайр амин нүдэн хоёр хоёулаад энэ хүний нүдний тухай дуу шүү явж явж. Тэгээ энэ хүнийг одоо би хараа ороосоо билээ гэж айгүй хүсэж байсан. Тэгээд энэ 2 дуу гараад ирсэн. Тэгээд өөрийн бос дуунууд байсан. Тэгээд тоглолт бэлдээд саяын маршрут шиг ингээл бас Монголын тойрч явсан. Тэгээ хамгийн их туссан улсууд нь одоо Эрдэнэт өдөр туслаад зардлаа олсон шүү. Тэгээд Америк яваад ирсэн. Тэгээд арай бүтээгүй л дээ. Тэр эмчдэг юм үзүүлсэн. Тэгээд тодорхой шалтгаанууд байсан юм байна лээ. Тэгээд ирэхэд нь бол би их харамсч байсан. Өөрөө ч гэсэн одоо нэлээд харамсч байсан. Тэгээд үргэлжлүүлээ дахиад хийх ёстой. Тэр хүүхдийг бас сэтгэл зүйн өвд дээш нь гаргах ёстой шүү дээ. Ингэж үргэлжлэж явсаар бол 20-30 дуутай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо миний бас нэг хар багаас нь би өөрийнхөө одоо байгаа хэмжээндээ одоо чадах юмараа дэмжтэйгээр гарч ирсэн хүүхдүүдийн нэг нь энэ л дээ. Тийм учраас би бол баярлалаа яах вэ хөрхий. Энэ зочин ирснээрээ их үнцэнтэй байх тийм ээ. Маш гоё дээ. За баярлалаа. Сайн ток шоуны дараагийн зочин хинбэ гэл одоо яг энэ нэвтрүүлгийг хамтдаа хийж байгаа уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд маань надаас асуудаг л да. Тэгээ ер нь ойр дотны маань хүмүүс ч гэсэн дараагийн зочин хинбэ гэл асуудаг. Тэгээ би Хүрлаатар гэж хэлсэн чинь ямар яруу найрагч уу, сахал уу, үржингийн үү, улс төрч үү гэж судлаач уу гэж их олон талаас тодтолуудаар асууж ирсэн л да тодруулж. Тэгээ энэ тодтолуудаас та ер нь алинд нь их дуртай эерэг үү? Би үржингийн Хүрлаатар гэж хэлүүлэх их дуртай. Мэдээж. Тэгээд одоо бүтэн болж шиг санагддаг шүү дээ. Тэгээ хүмүүс нь сахал намаар нь хэлдэг. Одоо дасч тээ одоо. Энэ бол одоо миний бас он жил өдрийн хэмтгэл болчихжээ тийм ээ. Зарим нь бол одоо миний оюутан үеийн нэг сахалгуу зураг үзчихээ танихгүй байгаа шүү дээ.
Хэлэхэргүй чинь та гэдэг ингэж байгаа. Тэгээ би ихээс одоо сахалтаа төрөөгүй шүү дээ. Энэ чинь сахалгүй одоо байсан шүү гэд ингэдэг. Тэгээд нэр энэ чинь бараг л хүний он цагийн өдрийн юм тэгэл хувийн шиг л болцсон. Одоо ингээд Таны одоо сахалгүй зургийг би үзэгчтэй үзүүлэх үйл хэдэн оны үе юу? оюутан цагийн л. За. Тэгээд академид байсан үеийн зураг байна. Би сонин дээрээд сахал тавьсан юм да. 87 оноос 50, 88 оноос 50. Жохон буур суух гэсэн юм уу? Магадгүй. Бас тийм байсан байж. Тэр үед Улаанбаатарын мэдээ сонин болвол Улаанбаатарт намын орог үүсгэрэн сонин байсан учраас би орж ирэхэд бол содон байсан л да. Яагаад гэвэл намын гишүүн хүн байж болохгүй тийм ээ. Тэнд одоо байсан улсууд нь олон жил болцсон. Архаг юмнаас сууж байсан. Тэг чин л одоо 35 настай хүн надад их хөгшин харагдажсэн шүү дээ. Тэгэхээр жоохон хөөхт байж. Тэгээд нэг сони юм болохоор би нөгөө эвлийн гишүү, Монголын хувьсгал залуучуудын эвлийн гишүү. Тэгээд Улаанбаатар мэдээ сонин дээр хариалгадах үүр байхгүй. Нэг хоёр бичээч бид гуруулаа эвлийн гишүү, бус нь дандаа намын гишүүд. Тэгээд бид гурвыг Улаанбаатар хотын намын хорооны дэрэгдэх эвлийн үрд хариалуулж тэнд явдаг байлаа шүү дээ. Тэнд явж байхад бол одоо Санжаа сүрэнгийн зориг эдэр чинь бол эвлийн үрийн гишүүн. Бид нар бол хамтдаа ингэж явж ийсэн. Тэр бас их сонин сайхан дурсамж байдаг юм шүү дээ. Энэ хүүхнүүдийн нөгөө сахал тавьчаад уламсруу очдөг шүү дээ. Тэгээ юун залуугаараа сахал тавьсан гэж жоохон буйртай харагдах гэдэг шиг тийм ээ. Тэр дундаа тийм бас бодол байсан байсан. Яг энэ яриа явсан дээр би нэг одоо олсон шүлгээ одоо уншиг. Энийг би зохиогоогүй шүү. Та бол өөрөө таних л бах. За. Хуурцаг сэдийн баярт хуурдахгүй дуулахгүй ч очино. Бүхийн цэнхэр асарт барилдахгүй ч засахгүй ч очино. Шүлгийн уралдаанд шүүхгүй уншихгүй ч очино. Шар аригны цугларалтанд шаардахгүй ч уухгүй ч очино. Жирэмслэхгүй төрөхгүй ч хүүхнүүдийн дунд тормолзон, жижиг томыг ялгахгүй хурал цуглаанд бүрэлзэн, сахалтай хүний хажууд сахалгүй хүн шиг бүхийн, сахалгүй хүний дэргэд сахалтай хүн шиг гэдинэ гэж. Энийг хэн танд зориулж ütсэн бэ? Өстөө би мэдэхгүй байна. Зүгээр сая хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчтэй ивэл дээр нөгөө шог зохиол жаргал сайхны дуулзаад би зургийг чинь зурсан штэ үзсэн үү гэж тэгжсэн. Тэгээд тэр зураг энэ ч бас үзээгүй байсан л да. Тэгээ хүү надад тэр зургийг гаргаж өгсөн. Тэгээ тэрүүний зургийн тайлбар тэр хавцаа байсан байж магадгүй. Ер нь намайг ч одоо ингэж их доромжлоо шүү те бас тийм. Одоо энэ сууж байгаа цэгмэд өгшөө бас надад зориулаад ийм шүлэг бичсэн байсан. Тэгээд би одоо тэрүүгээр нэг ном хийх гэж. Надад зориулж хүмүүс миний тухайж бичсэн байна. Надад зориулж шүлэг бичсэн байна. Хамгийн гоё нь бол одоо очир хотын дашуулбарын надад зориулж бичсэн бид цаг хугацааны чонон хүмүүс гэсэн юм шүлэг байдаг. Таны яг санаанд байна уу одоо? Би одоо яг чийжээр мэдэхгүй. Нэлээ урт шүлэг л дээ. Тэгээд засгийн газрын мэдээ сонинд Үү Хөрлөбаатар гэж бүр зориуд гаргасан. Тэгээд балбарын одоо уран бүтээлийг эргээс судалж байхад балбарын яруу найргийн тулах цэг болсон 3 том бүтээл байгаа. Тэрүүний нэг нь тэр шүлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хөөхөө надад одоо ямар их гоё сэтгэл хандж ийсэн гэдэг нь би бас хамар ширхраа тэгж л байлаа. Бас миний муу найз бас бодоол хийж ийсэн байна гэж тийм. Сайхандаа уран бүтээл гэдэг чинь өөрөө ингэ түүх болоо үлдчихдэг, өөрөө оюун санаа болоо үлдчихдэг. Өөрөө тэр хүнийг ингээд үргэлжл болгоод үлдчихдэг учраас энэ бие биендээ зориулсан уран бүтээл гэдэг бол гайхамшигтай юм да хүний тухай бичнэ гэдэг. Нэвтрүүлгийн маань бас цаг хугацаа үгээр өндөрлөж байна. Хоёлаа бас яриад ивэл их л олон зүйлийг ярихгүй үлдээлээ. Тэгээ миний хувьд сэтгүүлчийнхаа хувьар зочиндоо онцолж бэлэг бэлддэг. Тэгээ таны хувьд бичгийн хүний хувьд тэмдэглэлийн тэтэр үзэг гэдэг бол үнцэнтэй бэлэг байх бах гэж бодож байна. Тэгээд сайн уу санаа гэд миний нэр бичигдсэн ийм үзэг. Тэгээд тэмдэглэлийн тэтэртэй. За баярлалаа. Урамжлалтай энэ амжилттай. Нэвтрүүлгийнхаа сүүлийн орныг танд хэлцтэй үлдээж байна. Би нэг ярилцлаган дээр ямар үлгэн дуртай вэ гэхээр тэмдэглэлийн энэ үзэг гэдэг ингээд нэг ярилцлага өгсөн байсан. Тэр эдичгийн ухааны докторийн зэрэг хамгаалахын өмнөхөн юм шиг байсан. Тэгээд тэр докторийн цайлган дээр болсон чинь нэг
баахан үзэг тэмдэглэлийн дэвтэр надад ирж ээж билээ. Тэгээ би их боддгоо шүү дээ. Тэмдэглэлийн дэвтэр гэдэг бол өөрөө одоо нээгдээгүй ертөнц байна, тийм ээ. Энэ дотор одоо юу ичих нь одоо надтай холбоотой учраас өндөрлөмөр санагдаж байна да. Тийм. За. Би таныг ярьцлагынхаа туршид нэвтрүүлгийн маань хамтрагч Ахмад цайгаар дайлсан. Цайны хамт ямар байна? Өдөр тутам одоо миний хэрэгэлдэг цай учраас одоо цайны дээж одоо бидний хэрэглэгдэх хүн болцсон, хэрэглээ болцсон гэдэг үгнээсээ бол ерийн л одоо сайхан байна да. Байнгууд одоо сонголт маань бас энэ л байж байна да. Амьдрал маань өөрөө тэгээ явчих. Тэгээд Ахмад тийм хамт олон маань одоо зочдод маань одоо чин сэтгэлийн бэлэг надаар дамжуулж өгдөг. Тэгээ Ахмадын хамт олонны бэлгийг танд баталж байна. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад цай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд уран бүтээлийн амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Түрүүчийн яг уюугаар би бас нэг шилдэг санаанд орчлоо. За. Ааваасан хойш сахал тавьсан юмсан, ардынхаа ёс зөрчөөгүй юмсан, орчлон горхсон эцгийн минийг энийг нь асуух юм. Оош тавьсан үнээс аавыг нь бити асуух гэсэн юм. Миний дөрвмөрт шүлэг санагдлаа. Энэ үний цаана бол Монгол хүний ёс заншил, ёс чудаг бүх юм байгаа байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. Үзэгч та бүхэн UBS телевизээр сайн ток шоуг хүлээн авч үзлээ. За өнөөдөр миний зочин Монголын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч, яруу найрагч, хэлж бичгийн ухааны доктор профессор, сэтгүүлч Үржингийн Хүрлбаатар өргөдөн оролцлоо. За баярлалаа. Үзэгч та бүхэн амралтын өдрүүдэд аялалтаа сайхан өнгөрүүлээрэй. Ирэх 7 хоног шинэ зочинтой сонирхолтой ярилцлагаар эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.